Хүн төрөлхтөн сансарт ниссний 60 жил Зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой зориулсан тэмүүлэл нэвтрүүлэг эхэлж байна. Бидний зочид Марс үе төслийг санаачлагч Эрдэнэт гүйцэтгэх захирал Амбуланбаяр. Яагаад Марс гэж? Бидний ингээд мөрөөддөг, хүн болгог мөрөөддөг. Гэхдээ мөрөөдөл бол маш олон янз байдаг. Бодиттой мөрөөдөл байдаг, хийсвэр мөрөөдөл байдаг. Гэхдээ ихэнх одоо гайхалтай зүйлүүд бол энгийнээс эхэлдэг л дээ. Жишээлбэл одоо Менделеевийг үеийг системээ зүүдэндээ унснал гэж одоо бичдэг. Ньютон хуулийн нэгтээ хөршийнхөө алюминий модноос алюм унж байгааг хараад нээсэн гэж хэлдэг шүү дээ. Гэх мэтээр одоо ингээд философи одоо гайхахаас эхэлдэг гэдэгтэй адилхан шинжлэх ухааны нээлтүүд ч гэсэн гайхахаас сониуч байдлаас эхэлдэг. Тэр Марс V төслийн хувьд бол Марс V гэдэг нь бол Victory буюу одоо ялалт, бас Vision буюу алсын хараа. За мөн одоо Ромбор 5-ын тоо буюу одоо 5 дугаар одоо хувьсгалыг бэлэгдэж байгаа. Зөвхөн маш товчхондоо гэж хэлэхэд бид ирээдүйд ямар дэлхийн ертөнцид амьдрах вэ гэдэг хэдүүлээ ингээд бодоод үзье л да. Одоо 2021 он 2050 он гэхэд одоо 29 жилийн дараа дэлхийн ер нь ямар болцсон байх вэ те? Тэр үед бид нэр ингээд яаж бэлтгэх үү? Яг одоогийн шиг ингээд бухимдал, стресс, сорилтууд байх уу? Эсвэл бол бидний амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн байх уу гэдэг дээр бол одоо ирээдүйн судлалын одоо шинжлэх ухааны үндэстэй ингээд маш олон юм одоо зүйлүүдийг гаргадаг. Тэр 2050 он гэхэд бол дэлхий дээрх юу болсон байх тухай би маш товчхон хэлье. За нэгдүгээрт бол дэлхийн хамгийн баян орн бол Хятад улс болсон байна. Хоёрдугаарт Энэтхэг улс болсон байна. За гуравдугаарт Америк нэгдсэн улс. За Англи бол 10-т, Герман бол одоо 9-т орох маягтай байж байна. За 2059 оноос эхлээд дэлхийн хамгийн баян улс бол Энэтхэг улс болно. Одоо дэлхий дээр байгаа бүх одоо мөнгийг ингээд одоо Америк долларт хөрвүүлээд бодох юм бол дэлхий дээр яг өнөөдрийн байдлаар 78 триллион буюу 78 их найт доллар байгаа. 78 их найт доллар. 2050 он гэхэд бол энэ тоо 240 триллионт хүрнэ гэж үзэж байгаа. Тэр ингээд 78 байсан зүйл 29 жилийн дараа 240-50 триллионт хүрнэ гэдэг бол энэ хэмжээгээр эдийн засгийн утга өөрчлөгдөн гэсэн үг. Хөгжлийн ойлголт өөрчлөгдөн гэсэн үг. Тэгэхээр эндээс нэг юм аваад үзэхэд энэ том өөрчлөлт эсрэлтэнд технологиг эзэмших чадвар бол асар том байр суурийг одоо эзлэнэ. Тэр дундаа ялангуяа сансрын технологи, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны технологи бол бүр супер гэрлийн хурдаар хөгжинө гэж ойлгож болно. Тэгэхээр одоо 29 жилийн дараа зөвхөн Энэтхэг улс дангаараа 30 жил гарны дараа Энэтхэг улс дангаараа өнөөдрийн дэлхийд дээр байгаа бүх мөнгөний хэмжээтэй 78-9 триллион долларын зах зээлийг эзэмшнэ гэсэн үг л дээ. Тэр энэ эдийн засгийн тэлтийг дагаад технологи хөгжлийг дагаад хүмүүст маш том асуудлууд ургаж гарч ирж байгаа. Цэвэр усны хомсдлоо яаж шийдэх юм? Эрчим хүчний хомсдлоо яаж шийдэх юм? Хүнс тэжээлийн хомсдлоо яаж шийдэх юм? Мөн хязгаарлагдмал нөөцөд яаж дасан зогсож амьдрах вэ? Хүнд нөхцөл байдал сэтгэл зүйн хувьд яаж дасан зогсож амьдрах вэ? Тэр энэ асуулт бол ирээдүйн асуулт. Хүн төрөлхтний өмнө тавьж байгаа асуулт. Марс V төсөл бол энэ асуултанд бид хариулах гэж байгаа. Нэгдүгээрт хүн төрөлхтний өмнө шийдэх ёстой асуудлуудад бид нар хүмүүсийг тэр дасан зогцдог, сэтгэл зүйн хувьд, бие бэлтрийн хувьд даван туулдаг энэ чадварт сургах. Хоёрдугаарт зайлшгүй технологитой хоршин уялдаатай амьдрах энэ чадвар. Тэр Марс V төсөл бол яг энэ чадвар одоо тэр энэ эрэлтэд зориулсан чадваруудыг өгөх гэж байгаа. Тэгээ манай төслийн гүйцэтгэх захирал маань яг Марс V төсөл гэдэг нь өөрөө ямар өгөгдлийг хүн төрөлхтөнд бас Монголд ирээдүйд өгч чадах юм бэ? Тэхийн тулд өнөөдөр бид нар байгаа асуудалтай одоо бухимдах биш илүү бүтээлчээр шинэ үеийн одоо юм хандлагаар яаж ажиллах вэ гэдэг талаас манай амгаа маань ярих баха. За шинжлэх ухаан одоо хүмүүс ингэж ярьдаг. Чулуу дууссан учраас чулуун цэсгийн үе дууссан юм биш ээ. Тэгээд ойлгомжтой тий. Хүн төрөлхтөн хөгжсөн учраас чулуун цэсгийн үе дуусаад дараагийн үе рүү орж байгаа. Тэрнтэй адилхан хүн төрөлхтөн одоо яг ямар гараан дээр байна гэхэд сансрын технологи хэдхэн жилийн өмнө бол зүгээр хүн төрөлхтний мөнгөө үрээд ямар нэгэн зүйлийг сонирхохын тулд одоо байгаа мөнгөө үрдэг гэсэн бол одоо тэр үрсэн мөнгөө буцаагаад өөрсдийнхээ амьдралд хэрэгтэй болгож буцааж ашиглаж эхэлж байна. Гар утас болгож эхэлж байна тий. Тэгэхээр одоо энэ сансрын уудмыг эзлэх, сансрын уудам руу алсын хараага тавих гэдэг нь зүгээр л нэг хий хоосон мөрөөдлийн араас
зүтгэж байгаа зүтгэл биш. Энэ бол маш тодорхой технологийн дэвшил бөгөөд хүн төрөлхтний дараагийн хийх ёстой алхам, өөрөөр хэлбэл чулуун цэцгээс мултрахтай адилхан бид нар их дэлхийн одоо байгаа амьдралын хэв маягаас мултарч дараагийн үе рүү орох тодорхой зааг дээр амьдарч байгаа бид нар. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ IT суурьтай технологийн төвчлээс сансрын технологийн буюу өндөр технологийн зоон руу шилжих гэж байна. Тэгэхээр яг энэ гараан дээр одоо Монгол хүн сансарт нисний 40 жил хүн төрөлхтөн хүнээ сансарт нисгэсний 60 жил давхцаж байна. Тэгээ энэ давалгаа бол биднэрт юуг сануулж байна гэхээр бид нар мэдээж биднэрт асуудлууд бий. Одоо ингээд бүр нөгөө аж үйлдвэрийн 1 2 дугаар хувьсгалын үеийн асуудлууд байсаар байгаа. Модон жорлонгийн асуудал ч гэдэг юм уу, яаж нүрсээ угаах вэ гэдэг асуудал байсаар байгаа. Гэхдээ бид нар хүн төрөлхтөнтэй өмөр зэрэгцэж алахыг чулуун цэцгээс дараагийн зэвсгийн үе рүү шилжиж гэж байгаатай адилхан хувьсгал хийе гэж байгаа бол бидний ямар нэгэн байдлаар энэ технологиг Монголын өөрийнх нь нөөцтэй хослуулан зайлшгүй нэг алхам хийх ёстой. Тэр алхмын нэг нь Марс үдэслэл. За би нэг хэдэн тоо хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт Марс гарагийг эзэмших нь хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл мөн үү? Мөн. Энэ дээр бол бүх улсууд нэгэн дугаар хариулж байна. Америк нэгдсэн улс, Франц зэрэг орнууд бол 4 дахь айрамыг бий болгож байгаа. Хуучин чинь бол хураа замын, далайн, явган гэдэг ингээд 3 төрлийн айрам байдаг гэсэн бол манайд бол далайн одоо зэвсэгч ингэж байхгүй шүү дээ. Тэгвэл одоо space одоо буюу сансрын айрам гэж ингээд гарч ирж байна л да. Энэ бол ерөөсөө маш том дэсрэлтийг авчирж байгаа. За тэгвэл нэгдүгээр дэлхийгээс 54.6 сая км-ийн санд байгаа Марсыг хүн төрөлхтөн эзэмших зорилго тавьсан уу? Тавьсан. 2030-ад оны үед хүнтэй хөлөг хөрөхөөр ярьсан уу? Ярьсан. Одоо ойрын үеүүдэд бол Марс дээр болж байгаа эрэл хайгууллын одоо дэсрэлт явж гэнэ үү? Явж гэнэ. Тэгвэл дэлхий дээр Марс дээр мэдэрдэг тэр Марсын мэдрэмжийг дэлхий дээр авах шаардлагатай. Шаардлагатай. Технологийн өрсөлдөөн явахын зэрэгцээ хүн бэлдэх шаардлагатай. Хүн бэлдэх шаардлагатай. Тэгвэл хүн бэлдэх хамгийн тохиромжтой газар хаана байж болох вэ? Марстай адилхан газар байх ёстой. Марстай адилхан газар дэлхий дээр хэд байдаг вэ? Өдрөө тав удаад үзье. Дэлхий 519 сая км квадрат. Тэнд 24 цөл байдаг. Тэр цөлүүд дотроос хамгийн хөрдөг, хамгийн халдаг Марстай орчин нөхцөлийн хувьд ойролцоо газар хаана байдаг вэ? Төгс зохицол бүхий Монгол. Тэгвэл Монголд хүн төрөлхтөн Марс руу явах гэж байгаа хүмүүсийг болон Марсын мэдрэмжийг авах гэж байгаа тусгай хэлжүүлэлтийг хөгжүүлэх ийм одоо эрэлт байна уу? Байна. Бидний үнийг хийж чадах уу? Чадна гэдэг асуултан дээр бол хэдэн зүйлийг онцлог хэлэхэд монголчууд хэдэн мянган жилийн өмнөх нүүдэлчдийн соёл иргэншлийн одоо уламжлалт бид нар хадны зурган дээрээ хүртэл сансар огт төсөлжсэн ард том 800 жилийн өмнө ч гэсэн 700 жилийн өмнө ч гэсэн энэ дэлхийг байлдан дагуулсны улбаа болж Монгол хаадын байгуулсан одоо орон судлалын төв Үлзит хааны одоо ордон гэдэргээд байдаг. Бүр ингээд 90 жилийн өмнө гэтэл нацагд орж Марсд одоо нацагд орж их найрагч маань Марс гарах зориулж чөлөөгчсэн. Холх газраас гэлзэн харагдах. Өнгөт одоо хязгааргүй удам зугаасан олон улаан очоо нарт ертөнцийн дотор суугаа Марс одоо юунд чи бидэнд захиа үйл илгээнэ вэ гэдгээр ингээд холбоонд орох гээд шүү дээ. Тэгээ энэ шүлэг маань ингээл цаашаага юу гэж явдаг вөхлөөрэ уул ус урмал мод чинь юугаар бүтсэн юм бэ? Янаглал амаргалын дүл хэр зэрэг хурц вэ? Гээ юу гэж төгсдөг вөхлөөр эхлээд энд нийгэм журмыг байгуулчаад дараагаар нь чамтай ураг босгоё гэж. Тэгээ яг энэ шүлгийн 100 жилийн ой дээр гайхалтайгаар яах нь хүн төрөлхтөн Марс дээр газардах гэж байна л да. Тэгэхээр дараагийн 9 дахь аргумент бол юу юм бэ гэхээр монголчууд бид яах нь энэ гинт нөгөө нэг дэлхийн ингээд хурдтай хөгжлийн долгионд ингээд автаад байгаа зүйл огт биш. Монголчууд угаасаа нүүдэлчин ард түмэн гэдэг бол байгаль дээр од ирэхстэйгээ малаа яаж адгуулах уу, яаж даван тулах уу гэдэг энэ одоо survival буюу амьд гарах, даван тулахын чадвар бол байдаг л да. За 10 дахь бүр чухал зүйл юу гэж? 10 дахь хамгийн чухал зүйл бол хүмүүст дэлхийн өндөр хөгжилтэй орнууд технологийн өрсөлдөөнд хийж байгаа бол бид нар технологийн өрсөлдөөнд биш түүнийг нь ашиглах, эзэмших хүмүүс юм бэлтэн. Бид 3 зүйлийг санд болгож байгаа. 1. Даван тулах, одоо амьд гарах тэр чадварыг одоо тисэж үлдэх тэр чадварыг эзэмшүүлэх Марс Академи буюу сургалтын төв байгуул. Хоёрдугаарт нь бид Япон, Энэтхэг, Америк нэгдсэн улс, Орос, Хятад, Европын холбоо, Арабын орнууд гэдэг энэ олон орнуудын бүгдээрнгийнх нь уулзуурцыг байх боломжтой. Уулзуурцыг технологи яаж хөгжүүлэх вэ? Гуравдугаарт нь бол энэ хоёр одоо төслийг дэмжсэн, тэтгсэн дагуул тэр суурин бүтээнэ гэсэн юм 3 зорилготой. Одоо хамгийн гайхалтай нь юу гэж бид нар хамгийн одоо sustainable development гэж хэлдэг доктортой хөгжил хийсэн эко байдалтай. Байгаль орчиндөө ээлтэй. Тэнд байгаа нутгийн
иргэдэд ээлтэй, ан амьтан өв сургамалд нь ээлтэй. Газрын гүнийг өрөмдөж, цоолж, олборлож түүхийгээр нь баялгаа зарах биш. Газрын гүнд байгаа металл ямар нэгэн одоо хүндэлтгүйгээр харин газрын гадаргууг нь бид нар яах нь түшиглэж энэ тусгай ээлжүүлэлт, шинжлэх ухааны энэ одоо үн цэнийг бүтээх бидний зорилго байгаамаа. Тийм учраас Марс бие төслийг бид Америкийн нэгдсэн улс, Орос, Энэтхэг, Япон, Европын холбооны сансрын агентлаг гэдэг маш олон байгууллагуудад танилцуулж улмаар эрдэм шинжилгээнийх нь байгууллагатай хамтран ажиллаж байна. За бид нар ингээд технологийн хөгжил, шинэ гаригийг эзэмших тухай, эсвэл бол сансарт хүнээ хөргөх тухай гэдэг ингээд ярихаар энэ ийм бидраас холдоо тасарсан тийм алс холын юм шиг бодогддог тий. Гэтэл яг үүндээ бид нар ч гэсэн өөрснөө нарыг тойрж явж байгаа 3 дахь гариг дээр амьдарч байгаа. Зүгээр бас нэг гариг дээр амьдарч байгаа амьд битүүд гэхгүй. Тэгэхээр бид нар 4 дахь гаригийг зүгээр сонирхож байгаа 3 дахь гаригийн иргэд тий. Тэгэхээр бид нар өөрснөө гариг дээр амьдарч байгаа учраас 4 дахь гаригийн дээр очихын тулд эхлээд 3 дахь гариг дээр байгаа адилхан нөхцөл байдлуудыг өөрсдөө турших хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр бид нар өөрснөө энд байгаа хамгийн адилхан лабораторийн орчинг хэрхэн зөв зөвтэй ашиглах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар гүр архиж байгаатай яг төрсөн өдрөөр нь хамт одоо хоолнд ороод юм ярилцаа сууж байхдаа би асуусан. Яг ингээд дэлхийг дээрээс нь харахад танд ямар мэдрэмж төрсөн бэ гэдэг. Ингээд тэнд чинь ямар ч хэл хязгаар байхгүй шүү дээ тий. Чамааг Орос, Англи, одоо Монгол гэж ялахгүй ингээл чи цэвцэн хэрний гариг дээр л амьдарч байгаа хүн байхгүй гэдэг. Тэгэхээр бид нар тэр гаригийг бүгдөө хамтдаа хайрлах хэрэгтэй гэж. Тэр чи одоо ингээд бид нар Монгол улсын хувьд ямар байх вэ гэдэг асуулт бол яг үнэндээ одоо дэлхийн хүн одоо Юрий Гагарин сансарт нисээд 40 жил болоод Монгол хүн сансарт Юрий Гагарин сансарт нисээд 60 жил. Монгол хүн сансарт нисээд 40 жил болцсон. Энэ удаан хугацааны дараа бид нар бие биенээсээ тавих асуулт биш байхгүй. Одоо бол хүн төрлөختөн сансрын удыг хамтран эзэмшихэд бид одоо яах ёстой вэ гэдэг асуултанд л хариулах ёстой. Тэгээд тэр утгаараа бол Монголын говь бол зөвхөн бидний өмч биш. Монголын говь бол хүн төрлөختний өмч. Тэгвэл хүн төрлөختний өмчийг хүн төрлөختний дараагийн зорилгот яаж зөв зөвтэй ашиглах вэ гэдэг нь бидний асуулт. Зүгээр энийг өвлөн хадгалж үлдсэн хүмүүс нь бид. Тийм учраас энэ хадгалж үлдсэн өмчийгээ бид нар яаж хүн төрлөختөнд одоо нээлттэй болгож яаж хэрхэн ашиглах вэ? Сансрын удмыг хүн төрлөختөнд хамтдаа ашиглахын тулд бидний зүгээс юу хийх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэр утгаараа дэлхийг өөрийн сонирхон судлан гэдэг угаасаа л сансрыг судлахтай адилхан. Сансрын шинжлэх ухаан ч гэсэн одоо 2 чиглэлдээ хөгжиж байгаа. Нэг нь дэлхийг тандан судлах болон гүн огторгуйг тандан судлах гэж 2 чиглэлд хуваагдж байгаа тий. Марс дээр бид нэр ровер буулгацсан байна. Дахиад Марсыг тойроод хиймэл дагуулууд тойрж байна. Яг тэрнтэй адилхан хүн төрлөختөн өөрийгөө тойруулаад хиймэл дагуулууд хөргөж байна. Өөрийгөө ч гэсэн бүрэн судлаагүй. Тэгвэл бид нар дэлхий дээр байгаа Марстай хамгийн адилхан нөхцөл байдалд хүн дараагийн Марс гариг руу явах гэж байгаа хүнийг бэлдэх нэгдүгээр. Хоёрдугаар явж чадахгүй ч гэсэн тэр мэдрэмжийг олж авах одоо хүмүүсийг өөр гаригийг мэдрэхийг хүсэж байгаа тэр хүмүүсийг яаж тэр сониуч зангийн хөтлөж тэ дэлхий дээр байгаа адилхан нөхцөл байдалд өөрийг нь амьдарч үзэх боломжийг нээх вэ гэдэг энэ судалгааг л бид нар хийж байгаа. Манай Марс бие төслийн хамгийн гайхалтай нэг одоо бидний бахархдаг зүйл бол манай төслийн зөвлөхүүд. Манай төслийн одоо 3 зөвлөх бол гуруула Марс явахаар бэлтгэж байгаа залуучууд байна. Англи, Америкийн, Италийн, Францын. Энэ 3 маань бол 2030-ад оны үед одоо хөөрөхөд 5 орны хил дээр зарим нэг хөтөлбөрөд үүргээд явж байгаа. Ийм залуучууд байгаа. Дээрэс нь одоо Марс одоо олон улсын Марс Society гэж Марсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Зөбрэн байна. Япон, Арабын нэгдсэн Эмиратын Марс хөтөлбөрийн одоо удирдагч Акияма байна. Дээрээс нь Эммануэл Паулс гэж одоо Бельгийн одоо Европын одоо сансрын нийгэмлэгийн энэ Марсын дөомүүдийг буюу сууцуудыг хийх туршилтыг хийсэн хүн байна. Дээрээс нь одоо сансар огторгуудах, задгаа сансардах уурхай ямар байх вэ гэдэг талаар судалгаа хийдэг Галвин гэдэг залуу байна. Ингээд олон хүмүүс байдаг. Энтхгээс бас хүмүүс байна. Энэ дотор бидний хамгийн анхны зөвлөх бөгөөд бидний одоо ментор гэж хэлдэг
зөвлөгч хүн болвол дэлхийн 101 дахь сансрын эцэгч, Монголын анхны сансрын эцэгч, Монгол улсын болон зөвлөлт холбоот улсын баатар Жүгдэр Дэмдийн гүр архиж байгаа. Гүр архиж байгаа бидэнд бол ингээд санаа оноогоо хуваалцсан, зөвлөн, дээрэс нь одоогоос 40 жилийн өмнөх тэр үйл явдлын нарийн нандин зүйлүүдийг хуваалцсан, мөн төслийг одоо амжилттай явуулахад чиглэсэн зүйлүүдийг хэлнэ. Мөн одоо Оросын холбооны улстай бас бидрийг холбож өгнө, эрдэмтдтэй холбож өгнө. Энэ ажлуудыг хийдэг. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үеийн, өмнөх үеийн туршлага дээр дараа үеийн амжилтууд алдаа оноо бүгдээрээ суурилдаг учраас бид нар бол тэр болгоныг бол маш үнцэнтэйгээр хүлээж авч анхааран сонсдог. Зүгээр тухайн үеийн нөхцөл байдал бол бүгдээрээ мэдж байгаа сансрын удмыг эзэмшнэ гэдэг бол маш олон үйлдэл, маш олон хүмүүсийн хамтын ажиллагаа, шинжлэх ухааны гэдэг тухайн үед бол энэ сансрын энэ одоо зүйл бол бизнес байгаагүй. Энэ бол одоо төрийн ялангуяа одоо хоёр том лагерийн хооронд өрсөлдөөний сэдэв байсан. Тэр үеэс ялгаатай нь одоо юу болсон гэхээр 40 жилийн өмнөхөөс ялгаатай нь юу болсон гэхээр сансрын салбар бол хувийн хвш рүү шилжиж байгаа. Дангаараа төр ингээд бүгдийг барьдаг биш. Хувийн хвш рүү шилжиж байгаа. Илон Маск гээд аль нэг улсын ерөнхийлөгч биш шүү дээ, тэ. Энэ залуу $20 Канадад Өмнөд Африкаас бууж ирсэн 71 оны залуу өнөөдөр дэлхий дээр яаж инновацийг хийж чадчихэв. Мөнгөний төлөө биш, legacy буюу тэр гайхалтай үеийг хүндрэлтэнд бий болохын төлөө яаж ажиллаж байна. Яг тэрэн шиг одоо Jeff Bezos ч гэдэм үү, дэлхийн томоохон тэр бомтнууд, энтерпренер хүмүүс энэ салбар руу орсон нь өөрөөр хэлбэл төр гэдэг тодорхой хүрээнд байсан сансрын салбарыг инновацжуулаад дээрэс нь ингээд хувийн хвшлийг оруулаад ингэнгүүт олон нийт жирийн иргэн хүртэл энд нь яхаа оролцогч, хувьцаа эзэмшигч бас тэр туршлагыг мэдрэгч байх боломж олцсон. Тийм учраас 40 жилийн өмнө болж исэн тэр үйл явдал дээр энэ том хүндрэлтний генерац маань илүү сайн хөгжсөн. Одоо бол манай улсад ирээдүйд 100 гүр архичаа, 1000 гүр архичаа төрөх бүрэн боломжтой. Технологийн одоо инновац талаас нь яригдж штэ тий. Хуучин шинжлэх ухааны салбарч ингээд амтэн, ургамал одоо юу гэдэг ингээд салбарлаа явчихдаг байхгүй тий. Material science одоо гэдэг явдаг. Энэ яагаад гэж юм хэрэг бид нар нөөц сайтай амьдрахад үнэхээр таатай гариг дээр амьдарч байна тий. Үнэхээр таатай гариг дээр амьдарч байна. Тэгвэл Марс руу явахаар чинь бүх юм байхгүй байхгүй. Нөгөө ургамал амтэн өөрөлдвөл шинжлэх ухааны салангад байсан ололтуудыг нэгтгэхээс зайшгүй шаардлага тулгарч байгаа байхгүй. Тэгээ инновацууд ингээд тал руугаа явж байгаад юун дээр нэгтгэж байгаа гэхээр сансрын технологи дээр нэгтгэж байгаа. Өөр арга байхгүй. Шинэ гариг дээр бүх юм өөр. Тэ? Тэр бүх юм өөр юмыг чинь нэгтгэхээс өөр аргагүй болж байгаа учраас сансрын технологи, сансрын шинжлэх ухаан энэ салбар өөрөө бүх шинжлэх ухааны ололтуудыг нэг зэрэг нэг цэг дээр төвлөрүүлэх шаардлага гарч байгаа. Тэгэхээр энэ шаардлагыг гэхдээ хэрэглэгч нь хэн байх юм гэхээр хүн байна. Тэгэхээр хүнийг бэлддэг баазыг Монголд байгуулах нь энэ шинжлэх ухааны инновацуудыг бүгдийг нэг цэг дээр төвлөрүүлэх байхгүй. Авчирчин. Хүнийг нь дахаад авчирчин. Тэрнээс энийг зүгээр роботыг Марс дээр авчрах бол одоо хүн төрөлхтний хувьд сонирм биш болсон. 60 жилийн өмнө хүнээ сансар руу гаргасан. Одоо бол ровер Марс дээр явж гин. Одоо энэ 2 сар дахиад нэг ровер буун, тий. Өөрөлдвөл хүн төрөлхтнүүд Марс дээр ямар нэгэн төмөр аваачих бол ямар ч асуудал биш. Одоо хүн аваачаад хүн төмөртөгөө яаж ажиллах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хүн төрөлхтний дараагийн том асуулт. Өөрөлдвөл инновацийг төмөр дээр хийх бол амархан болсон гэдгийг хүн төрөлхтөн мэдчихлээ. Тэ? Ямар ч роботыг бүтээж болж байна. Инновацийг амьдрах хэв маяг руу нэвтрүүлэхийг яах вэ гэдэг шинжлэх ухааны асуулт гарч ирж байна. Системийн инженерүүд энэ дээр толгоогоо ашиглаж байна. Хамгийн том асуулт энэ бас. Тэгэхээр одоо бол бид нөгөө шинжлэх ухааны инновац гэдэг тэнгууд лаг үйлдвэрлэх хөгжсөн буюу төмөр дээр инновац хийж байгаа газруудыг гайхамширсээр байна шүү дээ. Хүний амьдралын хэв маяг дээр инновац хийж байгаа асуудлыг хайж байгаа байхгүй. Хүн төрөлхтөө одоо тэрэн дээрээ асуултын тэмдэгтэй байсаар байна. Тэр асуултанд нь хэн хариулт өгч чадах вэ? Одоо бидний орон зай гарч ирж байгаа. Бид нар хамгийн минимал амьдарч чаддаг. Байгальтайгаа давсан цогцож амьдарч чаддаг. Одоо сая түрүү хэлсэн. Яагаад бид нар хэрэглэхдэггүй тэр их тоог чийдэлсэн ашигладаг байсан юм. Тэр хэрэглэхдэггүй юм хүн хизээч ашигладаг. Шинжлэх ухаан дээр ч гэсэн угаасаа тодорхой байдаг. Ямар ч хэрэггүй ур чадвартай тийм биологи амьд биет гэж байхгүй. Яг тэр зөвхөн
тэр орчин нөхцөлтөө таарах хэмжээндээ л байдгаас биш тий өөр харгаас ирээгүй бодвол дэлхий дээр байгаа ямар нэг амьд биет яг тэр нөхцөлтөө л таарсан байдаг. Гэтэл бид нар Марс руу явуулахын тулд энд байгаагаас өөр нөхцөл байдалд өөр амьдралын хэв маягаас гадна технологийн инновац бүгдийг нь хослуулах хэрэгтэй болж шүү дээ тий. Гэтэл технологийн инновац нь бол аль хэзээ болчиход байдаг. Одоо хүний талдаа шинжлэх ухаан гацчаад байдаг тий. Тэр энэ хоёрыг хослуулсан юмыг Монголын говьд хийж чадвал бид нар тэртээ дэлхий дээр байгаа бүх инновацийн анхаарлыг Монгол руу татаж чадна. Энэ өөрөө Монголын тэртээ шинжлэх ухааных нь хувьд ч тэр эдийн засгийн хувьд ч тэр шууд үүдэн гарах боломжтой болчихж байгаа байхгүй. Homo sapiens-ээс хойш ингээд ерөөсө хүн төрлөخت хоёрхан сонголт хийсэн байхгүй. Нэг нь хоолоо авч үлдээд эрх чөлөөгөө алдах сонголт хийсэн. Нөгөөх хэсэг нь хоолоо хаяад эрх чөлөөгөө хоол авч үлдээд эрх чөлөөгөө хаях сонголт хийж байгаа. Суурин хүмүүс бол ингээд яг сая газар тариал ингээд. Тэгээд нэгэнт газар нь хөдлөхгүй учраас тэр чинь хамгаалах байдлаар л ингээд амьдарч иж та олон мянган жил зөвхөн тэрийг хамгаалах майндсеттэй ажиллаж байгаа байхгүй. Гэтэл нүүдэлчид юу гэсэн гэхээр за хоол яах вэ? Эрх чөлөөгөө авч үлдээ гэж. Тэр өөрөөр хэлбэл байнгын сорилттой учирч гэхдээ эрх чөлөөтэй газар нэг хэсэгхэн газрыг эзэмших гэж тэрийгэ тойрж амьдрахгүй гэсэн сонголт хийж байгаа байхгүй. Энэ бол зүгээр Монгол, Хятад, одоо Вьетнам гэдгээс үл хамааран хүн төрөлхтөн зүгээр эрх чөлөөгөө сонгох уу, хоолоо сонгох уу гэдэг хоёр сонголтын дээр хоёр хуваагдсан. Эрх чөлөөгөө сонгосон хүмүүс нь нүүдэлчид болж хөгжсөн, явсан. Хоолоо сонгосон хүмүүс нь суурин болж хөгжсөн. Гэтэ аль альт нь даваа талууд бий. Одоо эргээд харахад бид нар шинэ гаригийг эзэмших ч юм уу. Эсвэл энэ хүнд нөхцөл байдалтай тулгарх үед аль сонголт хийсэн хүн төрөлхтнөөс аль сонголт хийсэн хүмүүсийнх нь үлдээсэн өв хэрэгтэй вэ гэдэг л асуулт гарч ирж байгаа байхгүй. Одоо л биднэрт нүүдэлчдийн буюу эрх чөлөөгөө сонгож үлдсэн өөрөлдөл тэр сониуч зангаа тий эрх чөлөө гэдэг чинь сониуч зан бүх юмыг ажиглан өөрөлдөл хамгаалтгүйгээр урагшаага хүнд нөхцөл байдлуудын донд шургаж гарах замаа сонгосон хүмүүсийн тэр өв одоо хэрэгтэй болж байгаа байхгүй. Энэ ганцхан монголчууд юм биш. Зүгээр энэ хүн төрөлхтний үлдээсэн өв байхгүй. Нүүдэлчдийн үлдээсэн өв. Энэ өвийг бид нар одоо шинэ хувьсгал хийх үед хэрхэн ашиглах вэ гэдэг энэ асуултын өмнө л бид нар тулгарч байгаа. Тэгвэл тэр өвийг авч үлдээсэн хүмүүс энийг одоо хүн төрөлхтөнд танилцуулахгүй болол энэ өв үнцэнтэй биш баггүй. Тэр утгаараа одоо яг энэ soft skill гэдэг талаасаа тий бид ер нь гоохгүй гэж байгаа байхгүй. Бид ойлгуулна тий. Ойлгуул. Татгалзахын аргагүй санал тавина л гэж. Нөгөө талдаа за би түрүүн ярьсан энэ дэлхий бол нэг л гариг. Гэтэл нүүдэлчид яаж амьдарч ийн гэхэлэр энэ гаригийг ингээ ажиглана гэж чинь байглаа л ажиглана гэсэн үг шүү дээ. Бид нар яг хөө энийг янз бүрээр хэлдэг. Одоо би арай жоохон шинжлэх ухаанчаар хэлэх гээд байна тий. Эн чинь ингээд нэгэн энэ систем биш шүү дээ. Байгаль чи өөрөө систем баггүй шинжлэх ухааны хувьд ингээд загварчлагдсан зүйл. Энэ загварыг ажиглаж яагаад энэ загвартаа хэрхэн цогцож амьдрах вэ гэд шийдлээ гаргаж штэ. Суурин иргэдийн хувьд бол энэ загвар хамаагүй. Би өөрөө загвараа зохион бүтээнэ гэж байна, тий? Тэгээд явж байгаад одоо яаж ихээр суурин иргэдийн зохион байгуулсан систем нь байгалийнхаа тэр системийг давж чадахгүйгээсээ болоод хүнд нөхцөл байдал руу буюу хямралд орж эхэлж байна. Яа тэгэхээр шинжлэх ухаан сүүлдээ энэ юугаа дийлэхгүй болж эхэлж байна, тий? Тэр тусмаа шинэ гариг руу явах үед тэнд байгаа системтэй хэрхэн ажиллах вэ болно шүү дээ. Тэр чинь шал өөр нөхцөл байдал, өөр системийн загвар явж байгаа байхгүй. Тэгвэл тэрэнд чинь дасан зохицдог байхын тулд ахаад дасан зохицдог чадвар хэрэг болоод байгаа байхгүй. Тэгэхээр амьд буюу өөрийгөө зохицуулж чаддаг энэ системийн загвар байгалийн буюу одоо Марс дээр очих юм бол дэлхийн байгаль биш өөр одоо тэр чинь систем байхгүй. Тэрнтэй хэрхэн зохицох вэ гэдэг ийм л асуулт гарч ирж байгаа. Тэгээ бидний Марс төслийн одоо нийгмийн болоод шинжлэх ухааны энэ олон асуултуудыг зангидах гэж Монголын залуучууд оролдлого хийж байгаа байхгүй тий? Манай дээр ч гэсэн одоо ингээд дэлхийн шилдэг инженерүүдтэй холбогдож байхад ерөөсөө л тэдний гол асуулт нь л тэр байна. Яаж
хүний системийн загварыг загварчлах юм бэ? Сэтгэлгээний загварыг загварчлах юм бэ? Яаж одоо тэр хард системийн загвартай нь хослуулах юм бэ гэдэг л асуулт байгаа байхгүй тийм. Тэмүүлэл нэвтрүүлэг энэ хүрээд хүндрэлж байна. Яагаад Марс гэж? Гэдэгт та бүхэн товчхон ч гэсэн хариулт авсан байх. Бидний зочид Марс үе төслийг санаачлагч Эрдэнэ бол Үсдэг Цэхэрл Амгалан Баяр нар байлаа.